Монгол улсад бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбогдуулан гадаадын ажиллах хүч сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон. Харин гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа компаниудын хувьд хөдөлмөрийн мөржөөс зөвшөөрөл авсныхаа дараа гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас виз авахын тулд сар орчим хугацаанд бичиг заасны ажил хөөцөлдөг байжээ. Харин энэ байгууллагад хууль эрх зүй, техник, технологи болон менежментийн шинжилэл хийгдснээр олон улсын бомб дээр виз олох асуудлыг 2 хоногийн дотор шийддэг болсон байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 1 сараас дээш хугацаатай төр оршин суух визтэй 48 мянган гадны иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэд бүгд гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас виз авсан гэсэн үг. Манай улсын нүүрс экспортлдог гол бомб болох гашуун сухатаар засгийн газрын квотын дагуу орж ирдэг бүгд найрамдах хятад ард улсын иргэд визний асуудлаас болж бүтэн сар гаруй хугацаанд дарга нарын гарын үсэх зурхийг хүлээдэг байжээ. Харин шинжилэл хийсний дагуу тухайн иргэний хурууны хийг нь авснаар заавал хот руу явж чирэгдэл үүсэхгүйгээр 2 хоногийн дотор визний асуудлыг нь шийдвэрлэдэг болсон байна. Энэ эрх гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газрын гашуун сухат бомб дээр ажиллаж байгаа байцаагч нарт олгогдож байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд тус газарт үйлчилдэг байсан 86 журмын 44-ийг нь хүчингүй болгосон гэж албаныхан ярьсан юм а. Энэ бомбтөр үйл ажиллагаа хэрэгждэг болсноор 2 өдрийн дотор орох визээ одоо гашуун сухатын бомбтоос авдаг. Хурууны хийгээ эндээ өгдөг, бүртгэлээ эндээ хийдэг, олон удаагийн визээ эндээ авдаг. Ийм одоо нөхцөл байдалд орж байгаа. 1 сарын 1 гараад бомбын тухай хуулийн дагуу хилийн зэргийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг манай байгууллагад орохдоо зэрэгцээд бид бүхэн хурууны хийгээр хил нэвтрэх боломжийг одоо хил дээр бий болгоно. Гашуун сухатын ялангуяа хамгийн ихний ээлжинд гашуун сухатын бомбтоор тээврийн жолооч нар, нүүрс цацсан жолооч нар хурууны хийгээд хил нэвтрэх боломжийг энэ тэргүүнд гаргаж өгнө. Ингэснээр бол одоо бомбтоор хэдэн 10 км үргэлжлэдэг тэр цуваа байхгүй болно гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Гадаад иргэдийн бүтээл хяналтыг хэрэгжүүлэх үндсэн шийдвэртэйгээр нийт 14 албан агчийн орон тоотойгоор гашуун сухай шийдвэрээс 2 бомбтыг хариуц ажиллаж байна. Манай албан одоо өнөөдрийн байдлаар гадаадын 347-нд визийн шилжүүлэг хийсэн. Мөн гадаадын 82 иргэнд орох визийг олгосон байгаа. Гадаадын 5 иргэнд гарах орох визийг олгосон. За визийн хувьд юм байна. Мөн гадаадын иргэдээс гадаадын иргэн хэрэгцээ байдлын тухай хуулийг зөрчиж хөдөлмөр эрхлэх журамж орчих, визийн хугацаа хэтрүүлэх, бичвэрдээ видео авч яваагүй, хаягийн зөрчилдөг гэх мэт зөрчлүүдийг гаргасан. Нийт 11 аж ахуйн нэгж байгууллага болон 147 гадаадын иргэдэг царайн харамж авсан байгаа. Эдгээр иргэдээс 42 иргэнийг бас албан гаргасан байна. Нүүрсний экспортод дагаад хятад улсаас ажиллах хүч оруулж ирэх шаардлага гашуун сухат бомбын хилийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад их байдаг байна. Харин энэ шинжилгээг тэдний зүгээс цагаан олсон ажил болсныг онцолж байлаа. Бид нар энэ гашуун сухат бомбын дээр цагаан хадны галийн хяналтын бүс үйл ажиллагаа явуулдаг. Энд үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмж, техник юмнуудыг одоо урд одоо хятад улсаас зээлж түрээслэх янз зээл хөрөнгө оруулалтын шугамар шийдэж явуулдаг л да. Тэгээ энэтэйгээ холбогдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд бол өндөө хүндрэл гардаг байсан. Виз одоо олон удаагийн виз, аялал жуулчлалын виз янз юунуудаар орж ирдэг, хөөгдөөд буцаад тэгээд болсон бүтсэн нэг нь Улаанбаатар руу явж наан цаана ингэж олон албан газар дамжиж явсаар хөтөл ер нь хамгийн наадалтай 2 сар, дээдэлтэй 3 сарын хугацааны дараа энэ ажиллах боловсруучны асуудлууд ингэ шийдэгддэг байсан. Энийг энэ бомбын дээр нь газар дээр нь шийдээд болвол хойш нь Монгол руу оруулж үйл ажиллагааг нь явуулаад болохгүй нэг нь буцаачдаг болсон энэ үйл явдал бол яг цагаан олсон бидний ажилд бол нүдээ олсон том тусламж гэж үзэж байна да. Нарт бол сайн тал байна. Манай энэ гитийн талд бол ягаад бол энэ хөдөлмөрийн виз авахд Улаанбаатарт очиж авч ингээд яхан яаж хэлэх вэ? Тэгэл цаг нь удаан. Тиймээс энэ дээр та нарын ийм сайхан хөдөлмөрийн виз, олон удааны виз, нэг удааны визийг энэ дээр авч өгөхөд бидний энэ цаг хугацаанд, хохорхон хугацаанд өгөх энийг та нарт их баярлж байна. Эх оны 1 сараас эхлэн бомбын тухай хууль, мөрдөх албаны тухай хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн хилийн шалган нэвтрүүлэх алба гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт шилжих юм байна. Ингэснээр тус байгууллага мөрдөх албатай болохоос эхлээд олон шинжилэл хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа юм байна.